Юу яач? Энэ лайв шууд тасарчих юм. Тэгэхээр дахиад эхэлж. Лайв маань шууд тасарсан. Лайв шууд тасарсан учраас дахиад эхэлнэ дээ. Юу гэж хэлдэг юм уу? Wi-Fi дээр. За одоо яаж? За сая нөгөө нэвтрүүлэгтэй холбоотой юм ярьж ирсэн. Тэгээд юу яачлаа? Нэвтрүүлгийн тухай сая айгу хүчтэй ярьж байгаад тасарчлаа. Тасарсан учраас одоо дахин гоншигноод яах вэ? За нэвтрүүлгийн тухай би дахиад хэлье да. 9 сараас бид нар одоо 3 нэвтрүүлгийг цацгаар төлөвлөж байгаа. За нэгт нь мэдээж одоо цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлэг. Цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлэг шинэ өнгө төрхтэйгээр эргэж одоо цацаж хэлнэ. Би 100 цацдаггүй маа. Бүгдээрээ аялаад, зугаалаад, амраад ингээ явж байгаа хүмүүс миний нэвтрүүлгийг үзэхгүй шүү дээ. Тэгэхээр одоо өстө нохоо шаасан гарын гарц гэдэг шиг би нэвтрүүлгийг хинч үзэхгүй. Бөөн зардлал болно, баах хүн залинжуулах хэрэгтэй. Тэгээ миний ард ямар ман байх биш. Лам байх биш. Ганцаараа. Манай нэвтрүүлгийг дагаад 3 жил гарan 4 жил шахуу үзэж байгаа хүмүүс намайг ямар зовлон дундуур явж ирснийг мэднэ. Надад яаж хэрэг дохож, намайг яаж баривчлагдаж, надад хэрхэн ирүү үүсгэж байцааж би бүгдийн дорвор мэдээлэл явуулсан. 2 жил 8 сарын дотор намайг 12 удаа надад хэрэг үүсгэсэн. 12 удаа эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг. 2 удаа Монгол орон дээр ирэн сурвалжилж баривчилсан. 2 удаа намайг одоо шүүхийн шийдвэргүйгээр цагдаа орох гэж чичирсэн. За би зүгээр жаргаад ирээгүй. За амь насанд минь маш олон удаа занал хийлдэг. Доромжлыг яриад ирэхгүй шүү дээ. Тэр доромжлол дайралт бол ерөөсөө өдөр шөнө. За сүүлдээ аргаа ороод миний 13 настай хүүгийн амь насны занал хийлж исэн. За хүүхдээ чи хорлоноо гэж таамаг гэж хэлж исэн. Тэгээ одоо энэ нэвтрүүлгээс болж би одоо хамаг юм ал алдчихэв. Найз нөхдөчгүй болсон. Найз нөхдөж байхгүй болсон. Тэгээд одоо бүгд эрсдлээ тооцож байна. Хар гэрээ бодож байна гэдэг. Би хар гэргүй юм. Бүгдээрээ нэг л их үүр хүүхдээ хар гэрээ бизнесээ бодсон хүмүүс. Би ажилгүй юм. Би хар гэргүй, би үүр хүүхдгүй юм. Хаашаа. Миний амь тийм илүүдээ гарцаа юм. Нэг л их үүр хүүхдээ эрсдэлд оруулчих гээд байна. Би чи их нэртэй дэдүү хүүхдтэй. Би хүүхдгүй юм. Айгуу сонь. Эх орныхон төлөө тангараг өргөсөн л гэдэг. Юу гэж тангараг өргөдөг юм? Дийлэхгүй шүү дээ та нар. Та нар хизээж энэ байдлаасаа салахгүй, хизээж та нар сайхан амьдрахгүй, та нар хизээж боломжоо эдэлж чадахгүй, энэ эх орны баялгаас хүртэх ёстойгоо та нар хизээж хүртэж чадахгүй. Ийм хувь тавилангүй хүмүүс байхгүй юу та нар? Та нар сайхан амьдрах хувь тавилаа алга. Та нар зүгээр нэг 2 өрөө 3 өрөө байлтай нэг аква прус авчгаараа энийгээ сайхан амьдралгаа ойлгочдөг. За тэгээд лагерт нэг жижигхэн газар аваад нэг жижигхэн байшин барьчихвал тэгээд тэрэндээ цадчихдаг. Ийм л хүмүүс ирээдүгөө боддоггүй. Яагаад гэвэл аймхай хүн 10 хүүхэд юм аа. Аймхай хүн 10 хүн. Та нар 10 битэл 20 30 хүүхэн заяа. Та нар бүгдээрээ аймхай. Бүгдээрээ хуваачихж. Өөрөөсөө өөр та нар юу гэж боддоггүй. Хүний өмнөөс та нар шаналж чаддаггүй. Хүний өмнөөс та нар шатаж чаддаггүй. Нөхрийнхөө өмнөөс та нар амьдрч чаддаггүй. Нэгийг амжилттай явахад та нар үргэлж хатаарахдаг, шээж идэг. Наана хотлоо инээс нэрээ та нарын дотор зүрхэн дотор, та нарын дархин дотор шал өөр бодол явж идэг. Та нар ийм бодолтой, ийм учраас хувь тавилан чи юм ядуу байх хэрэгтэй.
Та нар бүгдээрээ өртөө. Танай гэр бүл, танай хамаатнууд дотор хор тавдраар өхөөгүй хүн байхгүй. Хор тавдраар өвдөж байгаа хүн байхгүй. Одоо бүгд өвдөж байна. Юунаас болоод байгаа та нарын аймхаагаас л болж байгаа. Энэ нэвтрүүлгийг 4 жил шахуу хийхэд та нарын хэдэн надад тусалсан юм. Студийн чинь түрээсийг би энэ сардаа даачи гэж хэн дуурсан юм. Эвлүүлэгчийн чинь цалин би энэ удаа өгчий гэж та нарын хэн хэлсэн юм. Надад 3 хүн тусалсан байд. Ганбаатар гэж нэг өвөө тэтгэврийн зээл авч Солонгост байсан нэг эмэгтэй нэг хүн би 3 хүн тусалсан. Миний лайвыг сая хүн үзчихсэн. Нэг хуучин хайг одоо олон дагагчтай хяналт өндөртэй пэйж маань хаагдахаас өмнө намайг лайв хийхэд сая хүн үзчихлээ шүү дээ. Тэдний дундаас 3 хүн тусалсан шүү дээ. Яг вэ хөөх нэг санаан зовсон эх орныхон төлөө гэсэн тэтгэврийн хэдийн хэмээнээр нэг 5-10 мянган цаас 20-30 мянган цаас эхний нэг 2 сараа өгч ирсэн. Тэгээд байхгүй болсон. Сонин дээрээ соохолцсон, сонино буурахаар хоохолцсон гэдэг шиг. Сонин дээрээ нэг бавка гэж байгаа одоо бүгд байхгүй болсон. Тэм. Тэгээд намайг нэг л Монголын хувь заяа хэцүү багт миний хамрыг ярьсан хүмүүс, намайг доромжлохгүй хүмүүс. Монголын заяа хатны ангал дээр ирчээд хүнээрвэл Монголын хувь тавилан сэхэнд орчод эрчим тэмцэлгийн сэхэн амьдруулах тасагт өнөөдөр Монгол үндэстэн байж байгаа. Хурдан босч ирэх гэж юусоо бодохгүй. Өвчнөтөөгөө эвлэрсэн. Ингээл мань митийг нэг нэгээр нь нухуулаад ингээл байж та. Арт түмэн туслана. Арт түмэн дэмжинэ гэж би ихэлсэн. Сүүлдээ нөгөө гарууд намайг тавлсан шүү дээ. Яасан чиний арт түмэн чамайг дэмжиж чинь үү? Ингээд би тавлуулаад дууссан. За энүүгээрээ юу ярих гэдэг вэ гэхэлэр ерөнхийлөгчтэй л хандах гэдэг. Бууж өгөө. Та нар үнэхээр хүчтэй юм байна, лаг юм байна. Бадарчин манд барилдуулчих. Муу баавга шиг бордууг барилдахыг үзчихмээр байх юм наадмаар. Тэгээ допингтэй төрүүлсэн байна уу, допинггүй төрүүлсэн байна уу үзмээр байх юм. Бадарчин асуудал бол нөл барьц дурын алдаа шүү дээ. Тэгээ нэг улны улгаачуудын сошиалор угаагаад бүгд бадарчийг допинг хэрэгэлсэн гэдээ итгэцэн. Өөрөөсөө харсан юм шиг, хажууд нь байсан юм шиг. Бадарчин шээсийг зүгээр л явуулчихгүй. Яагаад тагнуулын ажилтан бадарчин шээсийг авч явсан юм? Замд нь хэний шээс яаж солигдсон нь хэн ч мэдэхгүй шүү дээ. Шээснээс автаа шээс солих амархан шүү дээ. Сүв бөө солиж шүү дээ. Сүв бөө. Тэр ямар хадан зогцоо Артурын элдийг суулгах гэж байгаа шүү. Тэ? Энэ савтаа нэг сүв бөө солиж шүү дээ. Шээс солих амархан шүү дээ. Яавал яаж солих шүү дээ. Бадарч хичнээн хулгаач өмнө хөндлөн зогсох байсан. Тэгээ Бадарчийг барилдуулчаач. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөл сүхэ. Монгол улсын шадар сайд хамгийн том ноён Номтой Баяраа. Та нар Бадарчийг барилдуулж. Тэгвэл би та нарыг долооё. Зөө. Угаасаа ард түмэн чинь яаж ч үннийг хэлэхэд ойлгохоос өнгөрсөн. Ард түмний тархийг та нар удирддаг. Одоо тэгэл намайг нэг дүүрэн хужаа гэсэн хүмүүс. Наа чи хужаа хаана харсан та нар? Тэгээ сошиалдэр томроод байгаа улгаачуудыг хүрээд иргээд байгаа шүү дээ. 88095999 гэх миний утасны дугаараа. Ингээд хотлоо үзий ядж байгаа хүрээд иргээд байгаа шүү. Нэг үг байдсан шүү дээ. Махмата гандиг үзий цаг алдж байгаа орон шууд очиж хутга шаачих гэдэг. Тэгээ чаддгийн хүрээд ирлээ. Би сайхан сүл бүлцэл дуусна л дээ. Миний гар бол хурдан шүү дээ. Намайг нэг шааж хат миний гар чам руу 3 удаа сүлбэн шүү дээ. Доот нь 3-5 удаа сүлбэн шүү. Би амар хурдтай шүү. Тэгэл том шаасан биз та нар алнаа хэднаа л гэсэн улаачууд ирээ алчих гэхээр алаад байгаа юм байхгүй. Тэгээ нэг л хүнд оромжсон улаачууд.
Та нарын тэр төмөр өргөдөг байлаа гэ том биетэй байлаа гэд терминатор болцсон гэсэн үг биш шүү гэж сануулад байгаа шүү. Та нар бакмак байлаа гэд адилхан зовлогоор бүтцэн, адилхан махтай цустай, адилхан зовлог хүн шүү. Та нарын тэр болчинтой шүрмэстэй том өрөөсөө хамаа байхгүй шүү. Та нар терминатор биш шүү. Хүч хүрдгүүн бол тэгээд хэдэн 20 грамм төмөр бол хүргэж чадна шүү дээ. Элэг том алнаа тална. Сүүлдээ нервтэй байгаа. Нервтүүлээд байгаа байхгүй. Баян хүн занал хийлээл доромжлоод тахлаар чинь нэг удаа хэрэлдээ дуусч байгаа ш. Өдөр шөнөгүй доромжлоод тахлаар чинь хүн амар дургуурдаг, амар стресстэй байгаа. Тэгээ та нар намайг худалдаж авч чадахгүй. Харин Бадарчиг барилдуулчвал би та нарын одоо долой. Бадарчиг дахиад наадам төрүүлэх нь хармаар байх юм. Бадарчиг барилдуулчаач. Одоо намайг буулгаж авах аюу амархан арга шүү дээ. Алнагээ барсангүй. Мөнгө амлаад барсангүй. Тэ? Алыгээд бараагүй шүү дээ та нар намайг. Янз бүрийн мөнгө худалдаж авахгүй хүү амтнаар яриулаад би худалдагдаагүй шүү дээ. Одоо намайг буулгаж авах арга бол Бадарчиг барилдуулч. Тэгвэл би долой та нар гэх үү. Өнөөдөр үндэсний бүхэ холбоо барилдаж байгаа, хуралдаж байгаа юм гэсэн. Өнөөдөр Бадарч ингээ бас бус хідэн бөхчүүдийг барилдуулах шийдвэрээ гаргах юм гэсэн. Тэгээ одоо намайг худалдаж авах яах вэ? Намайг буулгаж авах нэг гоё шанс гарч ирлээ шүү дээ. Бадарчиг барилдуулчуд би шүү та нартай ивсэ. Монгол ардын намайг муулахаа болий. Номтой хоёрыг хүрэл сүхрүү дайрахаа болий. Та нар өнрөөтөө хаалтын гэрээ хийгээд идэх юм байлээ мөнгөөр. За тэдэнд өргөөгөө чи дахиж муулахгүй шүү гэдэг. Өнрөөтөө заригтай та нар бусад сайтуудтай хаалтын гэрээ байгуулад идэх юм байлээ. Надтай одоо Бадарчаар бооцоод байгаад хаалтын гэрээ байгуулчихлаа. Бадарчиг барилдуулч би та нараар оролдохоо болий чимээгүй болоо. Тэхүү мөрөөрөө ингээ ажиллая гэж амьдрээ. Угаасаа энэ ард түмэн чи юу ч ойлгохгүй тэнийг байслаанаар байл. Ард түмнийг юм ойлгох чи ухаан оруулах гэж нэлээд л үзлээ. Хамаг юмаа зориуллаа. Ухаан орохчгүй юм байна, тэнгэрээ байх юм байна. Инглээгээд би бүр доромжлуулаад би бүр хинж болоод стресстэй дуусгах юм байлээ. За тэгэхээр Бадарчиг барилдуулаад намайг өөрийнхөө талд оруулахны боломж гаргаж өглөө шүү.